Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс та бүхэнд 7 хоног бүр хүргэдэг Зүүн мэдхилцээ нэвтрүүлгийнхаа энэ 7 хоногийн дугаарыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийг 7 хоног бүрийн 5 гарагт 21 цаг 15 минутаас хүлээн авч үзэх боломжтой. Монголын мэдхилцээний нэгдсэн танхим нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажиллаж байна. Энэ 7 хоногийн сэдэв Монгол сэтгэлгээний үндэс, Монгол хэл мөн. Хэл бол зүгээр нэг харилцааны хэрэгсэл биш. Монгол хэл бол монгол хүний ертөнцийг харах цонх, оюун санааны өв, үндэсний онцлогийг тээгч дархлаа. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн түүх, ахуйн соёл, сэтгэлгээний онцлог болон хэлний аялга, дүрслэл үеийн үед дамжсаар ирсэн. Гэвч хэл нь сэтгэлгээний цорын ганц үндсөө. Монгол хүн хэлээрээ бус ахуй амьдрал, соёл, түүх, байгальтайгаа харилцах харилцаагаараа өөрийн онцлог сэтгэлгээг бүрдүүлж ирсэн биш гэж юу. Монгол хэл байхгүй бол монгол сэтгэлгээ бүдгэрх үү? Эсвэл энэ нь хэлнээс ангид оршин тогтнож үндэстний үнэт зүйлсээр дамжин хадгалагдах уу? Үзэгчид та бүхэндээ сэдвийн хүрээнд бид нэвтрүүлгийн сэдвийн танилцуулгыг хүргэлээ. За ингээд энэ 7 хоногийн оролцогчдоо мэдээлцэгчтэй танилцуулъя. Нэгдүгээр агийн ахлагч, өв соёл судлаач, зохиолч, дуучин Хумбгарын Батминд. Хоёрдугаар нэгдүгээр агийн гишүүн, шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Инх Бадрах. Гуравдугаар Монголын мэдээлцээний нэгдсэн танхимын шүүгч, хуульч, судлаач Аравдан доржийн Хатан сайхан. Дөрөвдүгээр Монголын мэдээлцээний нэгдсэн танхимын шүүгч Наранбаатрын Ууган баяр. За хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Бид энэ 7 хоногийн мэдээлцээний эхлүүлэхэд бэлэн болсон. За сэдвүүтэй та бүхэн танилцлаа. Монгол сэтгэлгээний үндэс нь Монгол хэл муу юм а гэсэн сэдвийн хүрээнд хоёр баг маань мэдээлцгэн байна. За ингээд дөрөв ёсоор нэгдүгээр баг үндслэл илтгэлээ эхлээд танилцуулдаг. Нэгдүгээр агийн ахлагчийн үндслэл илтгэлтэй танилцъя. Таны 3 минутын хугацааг явуулж хэллээ. За Монгол сэтгэлгээний үндэс бол монгол хэл юм а гэсэн байна. Тэгээд энэ яхахгүй монгол сэтгэлгээ, монгол хэл, монгол оршихуй гурав бол тулгын гурван чулуу шиг ямагт хамт бат бэх байх ийм утга учиртай. Аливаа бол үндэстний оршихуйн үндэс нь бол оршихуйн үндэс нь бол хэл байдаг. Бүр хэлний тусгаар тогтнол гэж байна. Тэгэхээр монголчууд бид бол хэлний тухайтад бол эрт дээр үесээ алтан язгуур хэл, өвөг хэл гэж энэ хэлнээс бидний хэл, өнөөгийн бидний ярьж амьдралдаар хэрэгжилж байгаа хэл маань ихтэй. За тэгээд алтан язгуур буюу өвөг хэл маань 2000 жилийн тэртээ бас 3 их айс савд хуваагдсан байдаг. 3 айс савынх нь одоо ихэнд түрэг хэл буюу турэг хэлийг одоо манай Монгол турхтнаас бол манай энэ туваачууд тэгэл цаашлал казак, киргиз энэ төр бол хэрэгжилж байгаа. За тэгээд одоо манж тунгуус хэл гэж байна. Энэ алтай язгуураас салсан. За эдгээр хэлүүд бол манай энэ Солонгос тэргүүтээ улсууд бас өгүүлбэр зүүн ойрхон учраас хэрэгжилж байна. Манай монголчуудын энэ язгуурын их өвөг хэлээс одоо болтол цаг хугацааны эрхэнд үл сааран өдийг хүрсэн. Гэхдээ бид яг өнөө цагт хэлээ бас эргэж хаахан явна гэдгийг ярьж хэлэлцэж байгаа нэг сайхан хэрэгээ. Ер нь монгол сэтгэлгээ гэж юм бол яг өнөө цаг үед ус агаар мэт чухал байна. Тэгээд залуу хойч үедээ энэ дэлхийн даяарчилж байгаа энэ их өрнөл цаг үед угсаатны энэ их язгуураа авч үлдэхийн тулд бид монгол хэлээрээ маш сайн баялаг ярилцаж, харилцаж, ойлголцож байх учиртай гэж үзэж байна. Тэгээд монгол хэлний утга зүй бол үнэхээр гүн гүнзгий юм. Хүн хэдийхэр хугацаанд хэдийхэр өргөн олон хэлээр
баялаг ярилцж байна. Тэдний чинээ өргөн сэтгэж байна гэсэн үг. Тийм болохоор монголчууд бол бид нар их дээр үесээ их өргөн сэтгэдэг. ертөнцийн оршихуй бүхэлд нь хамруул сэтгэдэг байсны цаад гүн ухаан нь бол хил их баян байжээ гэж ойлгогдноо. За баярлалаа. Таны үндэслэл илтгэлийг сонслоо. За одоо бид хөн 2 дугааргийн ахлагчийн үндэслэл илтгэлийг сонсох болно. За ингээ 3 дугаарын дээр хата сайхан цагийг явуулж эхэллээ. За сайн байцгаана уу. Тэгэхээр юун түрүүнд бид нар Монгол сэтгэлгээ гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд нэг ойлголттой болохын зүйтэй ойлгож болж байна. За судлаач миний хувьд Монгол сэтгэлгээ гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэвэл энэ Монголын одоо үрс буюу бидний сэтгүүгээс ургаж гарч байгаа үр дүнд бий болж байгаа энэ нэг илэрхийлэмж гэж би зүгээр хувьдаа ойлгож явж байдаг. Энэ ч утгаараа Монгол сэтгэлгээ гэдгийг хүүхэд баг ахуй тэр үед нь одоо олгох нь бол хамгийн чухал байдаг. Жишээлх юм бол одоо энэ сэтгэлгээг олгож байгаа олон хэрэгслүүдийн нэг нь бол хэл гэж хувьдаа үзэж байна. Яагаад ингэж ийнү гэх юм бол ерөөсөө монгол хүн төрөөд хамгийн түрүүнд орчноосоо буюу эхлээд сонсох, үзэх, харах гэх мэтлэнгийн тэдгээр мэдрхүүнүүд нь өөрөө бий болждаг. За олон улсын судалгаануудыг хараад үзчихсэн ерөнхийдөө хүүхдийг бол эхний 1000 хоногийг маш чухал гэж үздэг. Энэ 1000 хоногт тухайн юу ойлгоно, юу мэдэрнэ, юу сурна тэр нь тухайн хүний цаашдаа юу бодож сэтгэж байгаа, амьдралыг хэрхэн яаж харах, амьдралын үндхийг нь бий болгох хамгийн чухал суурь гэж хардаг. Тэгэхээр монгол сэтгэлгээ гэдэг бол энэ монголчууд энэ хүүхд төрөх эхний 1000 хоногт энэ хүнд юу өгж байгаа вэ гэдэг энэ зүйл гарч ирнэ. За яг бүр наривчлаад үзэх юм бол нүүдэлж ахуйтай монголчуудын хувьд бол яг энэ 1000 хоногтоо тэр уулаа, усаа, өөр юу гэдгийг тэр цэлмэг хөх тэнгэрээ эсвэл тэр одтой шөнийн тэнгэрээ ч юм уу эсвэл тэр зөөлөн сэвэлзүүр салхиа ч юм уу эсвэл тэр малынхаа одоо ёс заншил уламжлаа ч юм уу эдгээр зүйлсүүдийг харж тэндээс ойлгож авч тухайн хүний ертөнцийг харах үнцэг өөрөө монгол сэтгэлгээ бий болдгоо гэж харж байгаа. За нэг жишээ дурдах юм бол бид нар Монголын нууц тавчааг мэднэ. Монголын нууц тавчаа юу гэж эхэлдэг вэ гэвэл Чингис хааны язгуур дээд тэнгэрээс сайдурсан Бүрчон гэргийн Гоморлын ам Тэнгис талаа гитэлж ирээд гэж. Гитэлж гэдгийг нь юу гэж хэлээд байна вэ гэдэг бол энэ нүүдэлж ирж байгаа гэж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол хүний унган дээр сэтгэхүй хаанаас бий болж ийнө гэвэл энэ нүүдлэх буюу яг энэ нэг зүйлээс нөгөөд рүү шилжих энэ шилжилтийн энэ орчинд бол бий болж ийнэ гэж харж байгаа. Тэгэхээр энэ хүү шилжилтийг бий болгож байгаа маш олон хүчин зүйлс байдгийн нэг нь өөрөө хэл. За өөр нэг энгийн жишээ авч үзэх юм бол бид аман цохол гэж үүдэг те. За би 6 настад уншиж сурсан. Гэтэ 6-наас хүрэхээс өмнө гэрийн ерөөл мэддэг болчихсон. Яаж вэ? За нэг хүүхдийн сэвлэг үргэх ёслол гэдэг зүйлийг мэддэг болчихсон. Эдгээр нь юу хэлээд байна вэ гэх юм бол хүүхэд тухайн зүйлийг хэл гэдэг зүйлээр уншиж бичиж сурахаас өмнө амьдралынхаа нөхцөл орчноос тодорхой хэмжээний сэтгэлгээ гэдэг зүйлийг авдаг юм байна гэдэг энэ үнцийг бол өөрөө харуулж өгч байгаа. За яг Монгол гэдэг энэ ахуй, Монгол гэдэг энэ онцлогийг сая тэр даяарсж байгаа энэ одоо нийгэм дотор ондоочлыг буюу яг Монгол гэдэг энэ утгыг нь юу харуулдаг вэ гэх юм бол дахиад өмнө хэлсэнчлэн бидний хэлтэй гадна өв, соёл, нүүдэлчин, заншил гэх мэтлэнгийн энэ байглаас нийгэмтэйгээ ойрхон амьдарч байгаа, малтай ойрхон тасаж, зохицож, хайрлж, инэрлж байгаа эдгээр зүйлсээс Монгол сэтгэлгээ буюу Монгол гэж хинбэ гэдэг энэ утга учир бол гараад явдаг. За энийг цаашдаа илүү дэлгэрүүлээд ярих болно. За баярлалаа. За дараагийн хэсгүүд дээр илүү дэлгэрүүлэх нь ойлгомжтой. За бид одоо дэмжлэг илтгэл хэсэг рүү шилжих болно. Дэмжлэг илтгэл хэсэгт 2 багийн гишүүд оролцсон. За тэдэнд 4 минутын хугацаа авъя. За гишүүдэд мөн анхааруулж хэлэхэд та бүхэн бинээсээ асуух бүрэн боломжтой. За ингээд 2 дугаар энэ дэр 1-р багийн гишүүнээс 4 минутыг нь явуулаад эхлэе. За манай багийн ахлагч Батминд ах бол ерөнхийдөө Монгол сэтгэлгээ Монгол хэлтэй салшгүй холбоотой гэдэг асуудлыг хүндэд тавилаа. За миний тухайд бол одоо хэл сэтгэхүйн холбоо хамаарлын тухайд ер нь шинжлэх ухаанд хэл шинжилгээний ухаанд юу гэж үздэг вэ гэдэг талаар товч ярих гэж бодож байна. За ер нь бол хэл хийгээд сэтгэхүйн холбоо хамаарлын асуудал нь бол хэл шинжилгээний хувьд одоо хэлний философи, хэл шинжилгээний философи гэсэн судалгаа, тусгай судалгаатунаар нэлийн өргөн дэлгэр хүрээнд судлагдсан. Нэгсэндээ бол философи ухааныг хэлтэй холбох зааг дээр явж ирсэн. Судлаачид маш олон сандыг дэвшүүлж ирсэн. За ер нь бол энд юу гэж үздэг вэ гэхээр ер нь бол хэл сэтгэхүй хоёрын аль нь анхдагч юм бэ гэдэг маргаан анх байсан. Өөрөөр хэлэх юм бол бодит ертөнцийн оршихуйн одоо тэр бодит юмсыг сэрж мэдрэх сэтгэхүйн урдаа юм уу түүнийг илэрхийлж байгаа хэл нь урдаа юм уу гэдэг ийм маргааны асуудал байдаг.
Ер нь бол тэгтлээ эцтэй эрдэмтд бол зарим нь бол үг ихэндээ хэл ихэндээ ч буюу сэтгэхүйн ардаа гэж үздэг бол зарим нь бол бүх зүйлийг бол хэлээр дамжиж сэтгэхүй үүсдэг гэдэг ийм маргаан. Ер нь бол огтлтон юм гэхээр энэ хоёр угтаа бол салшгүй холбоотой гэдэг. Ийм. За тэгээд философч одоо хэл шинжилж асуулт тавих өсөлт гаргасан. За таны бодлоор тухайн хэлийг эзэмшдэг гэхээр одоо яг ижил хэмжээний сэтгхүйтэй байна гэж одоо үзэх үү те. Жишээлбэл яг монгол хэлээр одоо үнэхээр ярьж сайн ойлголцдог байл. Монгол сэтгхүй байгаа л гэж үзнэ гэсэн үг мэн зөв үү? Энэ бол ийм энэ бас хэл сурах явцтай холбоотой бас энд нь миний цаашдын яриан дээр гарах ёстой. Ер нь бол юу гэдэг вэ гэхээр альва хэлний тэр цаад үзэгдлийг юу гэхээр Йелэмслев гэдэг нэг философч агуулгын тал, гаргалгын тал гэдэг ингээд хоёр хуваагаад агуулгын талыг нь бас дотор нь хоёр хуваагаад агуулгын бод бие гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Тэр нь юу гэхээр одоо бидний харж байгаа нар, тэнгэр, энэ одоо энэ харж байгаа камер, энэ бол агуулгын бод бие. Түүнийг илэрхийлж байгаа агуулгын хэлбэр гэдэг нь юу байх вэ? Нөгөө үг, бүтээвэр энтрийг хэлж байгаа. За тэгвэл гаргалгын тал нь юу байдаг вэ гэхээр авиа, гаргалгын бас бод бие гэдэг зүйл нь авиа, олон янзын гараад байгаа авиа. За тэгвэл гаргалгын хэлбэр гэдэг нь юу байдаг вэ гэхээр фонем буюу одоо available гэж бичээд тэгээд өөрөөр хэлэх юм бол ертөнцийн тэр тусгалыг хүн одоо хэл болгон болоод одоо агуулгын тал нь адил боловч гаргалгын талаараа ялгараа авчдаг. Тэгэхээр нөгөө монгол хүн чинь төрхөөрөө яаж юм гэхээр одоо бодит ертөнцийг тусгаж байгаа тусгалаа илэрхийлж байгаа тэр гаргалгын тал нь ялгаатай болж байгаа учраас бусад хэлтнүүдээс аяндаа ялгарч байна гэсэн үг. Тэгэхээр яг тэр монгол хэлний гүн одоо цаашдаа хэлэх юм бол тэр агуулгын тал нь гүн бүтэц тэрнийг илэрхийлж байгаа нь бол өнгөн бүтэц гэж ярьдаг. Тэгэхээр хүний сэтгэхүйд тусч байгаа гүн бүтэц адилхан бол тэрнийг илэрхийлэх өнгөн бүтцээрээ ялгарч байна. Таны поинтыг бол маш сайн ойлголоо. Яг энэ поинтоо яг нөгөө жишээгээр баталсан та нэг өгүүлбэр надад хэлээч. Жишээлбэл агуулгын талыг нь ийм одоо хилцүүн талаас нь тайлбарлаж байна. Монгол хэлийг ингээрээ бус хэлээс өөр байна гэх тээ. Чи яг ямар өгүүлбэрийг англиар хэлэхэд ямар өгүүлбэрийг монголоор хэлэхэд өөр байгаа дээ. Та нэг жишээ өгүүлбэр хэлээч надад. Тэр зөвхөн илэрхийллийн талыг хэлж байгаа агуулгыг би өөр гэж яриаг өгч үг. Өөрөөр хэлэх юм бол илэрхийлэл талаас хүний бодит ертөнцийг тусгаж байгаа цаад хэлний агуулга нь одоо нэг бодтой биетэй юм байна шүү дээ. Тэрнийг тусгаж байгаа сэтгэхүйн тэр тусгал түүгүй тэр нь одоо юм гэсэн үг л дээ. Тэр юмын цаан зааж байгаа ухагтхуун тэр ухагтхууныг тэмдэглэж байгаа тэмдэг нь одоо хэлнүүдэд ялгараад байна л гэсэн үг байхгүй. Тэмдгээрээ л ялгарч байна гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо монголчууд байшин гэдэг тийм үү? Англичууд хаус гэж штэ. Энэ тэмдэг нь ялгаатай боловч цаад тэр нэг гурвалжин оройтой дөрвөлжин хүн амьдран сууж байгаа тэр сууц гэж байгаа тэр юм нь бол адилхан байхгүй. Түүнийг илэрхийлэх. За тэгэхээр энэ дээрээс нөгөө ялгаа гэдэг зүйл гарч ирэх ёстой. Яг нөгөө үндэсний сэтгэлгээний ялгаа гэдэг зүйл. За таны цаг дуслаа. 4-р эндэр тарин дэмжлэг илтгэлээ өргөжлөх 3 минут 30 секунд байна. За нөгөө багийн дэмжлэг илтгэлийг бас юу гэж үзэж байна? Өөрийнхөө бас багийн ахлагчийг нотлох хэлбэрээр илтгэлээ өргөжлүүлнө. За баярлалаа. За бидний сайн мэдж байгаа ChatGPT болон DeepSeek гэх мэтчлээ одоо химэл оюун ухаанууд байна тий. Химэл оюун ухаанууд бол монгол хэлээр маш сайн бичиж чаддаг, ярьж чаддаг байхгүй. Би монголоор одоо хариулт өгөхөд монголоор асуулт асуухад маш сайн хариулдаг. Гэхдээ машин бол машин монгол хэл мэддэг байлаа гэд тухайн машин маань монгол сэтгэлгээ бол нэгдүгürt бол байхгүй. Энэ бол алгоритмаар ерөөсөн монгол хэлийг бол сурцсан л үйл явц. За дэлхийд даяар нийтдээ 7000 гаруй хэл байдаг бол яг дэлхийд дээр байгаа нийт хүмүүсийг харах юм бол бүгдээрээ нэгж одоо хэвийн сэтгэдэг. Юу гэсэн үг вэ? Бүгдээрээ нийгэмд байр сууриа олохыг хичээдэг. Бүгдээрээ гэр бүлээ сайхан авч явахыг хүсдэг. Бүгдийнх нь хүсэл одоо маасаараа их ойролцоо байдаг гэх юм уу? Тэгэхээр хэл бол юу гэдэг нь тухайн хүний, тухайн үндэстний сэтгэлгээг бол тийм амар өөрчлөлтөг зүйл бол биш. За жишээ нь би нотлох багийн 2 дугаар гишүүнээс нэг ийм асуултыг асуусан. Та яг жишээ болгоод нэг өгүүлбэр хэлээч гэж. Тэгсэн чинь надаа өгүүлбэр биш зүгээр үг хэлж яана л та. Монголчууд байшин гэж ярьдаг бол барууныхаа хаус гэж ярьж байна гэд. Тэгэхээр энийг бол би хангалттай жишээ гэж бол бодохгүй байгаа учраас би өөрийнхөө зүгээс одоо жишээ хэлье. За жишээлбэл барууныхан яагаад it is raining буюу бороо орж байна гэдгийг it is raining гэж хэлдэг. За яагаад ингэж хэлдэг вэ гэхээр баруунд өөрөө Христийн шашинд буюу одоо нөгөө Библиэд бороо буюу одоо тухайн усыг амьгүй зүйл гэж үздэг учраас it гэдэг дагавраар бол ярьдаг байна.
За Оросоор бас яг нөгөө бороо орж байна гэдгийг бол шууд орчуулах юм бол бороо явж байна гэж үздэг. Яагаад тэгж ярьдаг вэ гэхээр нөгөө орсууд ч нөгөө модон байшиндаа яг ингээд сууж байхад цонхоор нь яг ингээд бороо явж байгаа юм шиг харагддаг байсан учраас. Монголчууд яагаад бороо орж байна гэд орох гэдэг үгийг ашигладаг вэ гэхлээр тооноор нь борооны ус орж ирдэг байсан учраас орж ирдэг буюу орох гэдэг үгийг ашигладаг ба. Тэгэнгүүт бидний ингээ харангууд юу гэдэг тэнд нэг англи хүн it is raining гэж ярьж ийн энэ ч би нэг бороо орж ийн гэж ярихад битээр яг ижил агуулгыг арай өөр үгээр хэлж байгаа боловч ижил сэтгэлгээгээр ойлгож байгаа байхгүй. Тэр хүн бороо орж ийн гэж хэлэнгүүт би цас орж ийн гэж сэтгэхгүй шүү дээ. За тэгэхээр хэл бол ерөөсөө хэрэгсэл юм байна гэдгийг л яг энэ ихний аргументээр бол хэлж байгаа. За тэгвэл юу хүний сэтгэлгээнд буюу монгол хүний сэтгэлгээнд нөлөөлт юм бэ гэдээ аваад үзэх юм бол ерөөсөө орчин байгаа. За бодъё. Хөдөө амьдардаг хүн хотод амьдардаг хүн шал өөр. Хөдөө амьдардаг хүн яадаг вэхээр голцоо дэсвэр төвчээртэй болдог. За хатуучилтай болдог гэдэг гэх мэтчлэн эрүүл чирийг биетэй байдаг бол хотод амьдардаг хүн бол ерөөсөө мэдээлэлтэй ойр байдаг, яаруу байдаг, сандруу байдаг. Мөн дээрээс нь баг зэрэг дэсвэр төвчээргүй байх магадaltaй. Тэгэхээр нөгөө хүний байгаа орчийг нөлөөлдөг. За хоёрдугаарт юу нөлөөлдөг вэ? Хоёрдугаарт ерөө манай ахлагчийн хэлсэнчлэн ерөөсөө хүүхэд наснда өнгөрөөсөн дурсамж нь айгүй чухал гэдэг. Бодъё л доо таны дөнгөж төрсөн хүүхэд чинь ярьж чадахгүй, уншиж чадахгүй. Гэхдээ хүүхэд яадаг гэж хүүхэд сониуц зантай байдаг. Хүүхэд яадаг гэж хүүхэд айдаг байхгүй. Хүүхэд наана битэн өрөөрэй гэхэд хүрээд түлэгтчдэг. Тэнгүүд энэ хөрүүл ингээд өвддөг юм байна гэх тээ. Нөгөө хүүхэд сэтгэлийн дотор бодоод байгаа байхгүй. Энд хүрэх юм бол би түлэгдэх юм байна. Энд хүрэх юм бол хатгуулах юм байна. Монгол хэл сураагүй хүүхэд ч дээ. Тэгэхээр хэл гэдэг зүйл яа харахгүй эцэг их нөлөөлж байгаа, орчин нөлөөлж байгаа. За дахиад нэг сонирхолтой жишээ хэлье л да. За жишээлбэл монгол хэлийг маш сайн сурсан Америк хүн цөөн гэдгийг юу гэдгийг мэдэх болохоос биш. Америк хүн яг монгол хүн шиг байж чадахгүй байхгүй. Монголчууд яадаг вэ? Солонгост очихороо солонгос хүн шиг байж чаддаг. Америкт очихороо Америк хүн шиг байж чаддаг. Яагаад ингэж бид нар байж чаддаг гэхээр энэ хэлэндээ биш. Бид нар ерөөсөө ийм нүүдэлчин хэв маяг нь бидэрт ийм шингэсэн учраас хаанч очихороо яг тэр хүн шиг нь байж чаддаг. Тэгэхээр хэл гэдэг зүйл ерөөсөө хэрэгсэл шүү. Тэгэхээр сэтгэлгээнд нөлөөлөх зүйл бол тодорхой хэмжээнд мөн ч гэсэн үндэс нь бол биш гэж үзэж байгаа. За баярлаа. За ингээд багийн гишүүдийн дэмжлэг илтгэл бид хөөлөвлөө. Одоо дараагийн хэсэг модераторын асуултын хэсэгтээ шилжиж энэ хэсэгт 1 болон 3 дугаар энэ буюу багийн ахлагчид миний асуух асуултанд хариулах юм аа. За 2 дугааргийн ахлагч ерөнхийдөө Монгол сэтгэлгээ гэж юу юм бэ гэж зүйлийг тодорхойллоо. Энэ дээр та санал нэг байна уу? Хэрвээ одоо үгүй байвал та бас өөрийн тодорхойлолтыг хэлээч. Монгол сэтгэлгээ гэж та ер нь яг юу гэж үзэж байна? За жишээ нь би одоо нэг жишээ татъя л да. Тунгалаг тамир дээр те одоо Эрдэнэ морь алдчихад амьд хүн харахтаа аргалын гал цогтоо гэд байж байгаа. Монгол сэтгэлгээ баг энтэй нэлээ ойрхон байж магадгүй шүү. Юмд нэг хариуцлага хүлээж чаддгүй ч юм уу те нүүдэлчин сэтгэхгүй ч юм уу. За засаг таанд асуудал гарлаа гэхэд ингээд нүгөө явцдаг те. Тэгэхээр таны бодлоор энэ киногоор хүртэл энэ зуны шилдэг романоор хүртэл харуулдаг байгаа энэ сэтгэлгээ өөрөө ямар учиртай юм? Та Монгол сэтгэлгээ яг юу гэж авч үзэж чинь энэ жишээн дээр. За Монгол сэтгэлгээ гэдгийг бид нар зүгээр жишээ татаж ярих юм бол маш олон жишээ байгаа. Монгол сэтгэлгээ өөрөө. Монголчууд сэтгэлгээгээ далайн ус шиг ариун, газрын үндэс шиг баян, тэнгэрийн одод шиг улам бүр түгэн дэлгэрч цэцгэлэн мандаж байдаг юм аа. Хаа нэгтээс урган гарч ирдэг. Бас өөр одоо улс үндэстний үндэстэнд очиж ажиллаж амьдрахад, аян жинд явж байхад хаач байсан Монгол сэтгэлгээ, Монгол суурин тийм гүн ухаан гэдэг бол дандаа ховсон өөрчлөгдөж тэгсэн мөртлөө өөрийн язгуураа барьж хизээч ганхашгүй юм гэдгийг л маш цөөн үгээр хэлж байгаа юм л да. За тэр Монгол хүн амьд хүн арахтаа аргалын гал цогтоо гэдэг чинь Монгол хүн амьд хүн гэж байгаа шүү дээ. Амьд байхад энэ хорвоодоор бүх аргагүй ерөөсөө хүний амьдралд ярьдаг шүү дээ. Болохгүй бүтэхгүй зүйл гэж нэгээх нь үгүй гэж байгаа. Бүх юм болдог. Чухам яаж сэтгэхээс л шалтгаалж байгаа. Яаж сэтгэхээс аргалын гал цогтоо гэдгийн аргал өөрөө ямархан цогш удагдсан бэлээ. Тийм үү? Энэ бол одоо зүгээр энгийн нэр байхад бол ийм юм шиг атлаа. Бид нар дандаа ах уу дээр жишиж ярьдаг шүү дээ. Энэ ялангуяа зүүр цэцэн үгүүд монголчууд хүүхдүүдэд хүмүүжүүлэхэд дандаа зүүр цэцэн үгээр хүмүүжүүлдэг. Өглөө босоход хүртэл одоо унтаж хэвтэг уруудаж дараадахын шинж санал сэрэх өсөж өөдлөхийн шинж гээл ингэдэг. Тэгээ Монгол сэтгэлгээ өөрөө түрүүн манай энэ Уган баяр ярьлаа. Тэр Монгол сэтгэлгээ өөрөө бас
зүгээр л хилэнд баригдсан юм бишээ гэж ярьж байна л да. Би бол энд эсрэг байна. Монгол хэл бол сэтгэлгээнийхээ хоёр төвшин юм а. Сэтгэлгээ нь ихэнд байх хэрэгтэй. Яагаад сэтгэлгээ нь хэл нь ихэнд биш юм ба гэхээр сэтгэлгээ гэдэг чинь бол түрүүн бас хэллээ бид нар маань хүн ихээс төрөхтэй тэр байтах ихийн хэвлээд байхдаа хүртэл сэтгэж явах бас эргэцүүлж явах танин мэдж явах танин барьж танин мэдэх бололцоотой гэж үзэж ирсэн байна. Тийм учраас монголчууд яадаг вэ гэхээр хий насыг нэг наст нэмжсэн. Тэр чинь одоо ихийн хэвлээд олдсон бол тэрнээс хойш амьдрчин гэсэн үг байхгүй амьдрчин шүү дээ. За тэгэхээр монгол сэтгэлгээний энэ язгуур гүн ухаан гэчийг бид нар зүгээр нэг ахуйн орчин буюу хүрээлэн буй орчинд биш юм байна. Бүр тэр сансар окторгод байгаа тэр ододыг хүртэл бидэнтэй хамаатай юм аа. Бидэнтэй хамаатай юм. Нэг цөм юм гэж. Тэгээ бид нар одоо тэнгэр газар шинжихтэй хүртэл од иргэсийн тохиолгоо шинждэг шүү дээ. Тэгээ монгол сэтгхүү гэж юм бол ерөөсө бүх хүнд байгаль өөрөө бас багшилж яадаг. За баярлалаа. Тэгээ би юу сая асуултан дээр бол хариуцлага хандлага талаас нь тийм. Жишээ нь одоо тэр засаг танаас нөгөө явж байгаа тэр одоо цагаачулж байгаа эрдний асуудал өнөөдөр монгол хүний зан чанарт энэ яг хотын соёл дээр яг яаж нөлөөлөх юм бэ? Энэ одоо бас эргүү сүргүү гэдэг талаар бас уул нь хариулт хүлээж илаа. За одоо 2 дугаар багаас асууя. За монгол сэтгэлгээний үндэс нь монгол хэл ерөнхийдөө болж чадахгүй гэж үзэж байна. За тэгвэл одоо монгол сэтгэлгээний үнцийг бүрдүүлж байгаа бусад зүйлсийн талаар яриач тий. За тэгээд дээрэс нь хэлэн төрүүлсэн үү, сэтгэлгээний төрүүлсэн үү, аль нь алигаа бүтээсэн юм бэ гэж бид яриад ш. За бичиг үсгэл ойлгомжтой. Угаасаа тэр бол сүулт тий. Харин энэ монгол хэл гэдэг зүйл чинь ер нь сэтгэлгээгээ дагуулж байгаа юм уу эсвэл дагаж байгаа юм уу? За тэгээ бас юу яг үндэс гэж бодож байна? Монгол сэтгэлгээний үндэс нь юу вэ? За тэгэхээр юун түрүүнд мэдээж хэл гэдэг зүйл маань монгол хэл гэдэг зүйл бол бидний хувьд үнэт зүйл өв болсон зүйл гэдэгт бол бид нар марахгүй. Харин монгол төр сэтгэлгээг бий болгоход магадгүй хэлнээс чинь илүү том хүчин зүйлээр нөлөөлж байгаа юм байж магадгүй маа гэдэг байр суурийг бол илэрхийлж байгаа. За би энэ дэр нэг жишээ татъя гэж бодлоо л да. Тэгэхээр Монгол одоо 13 дугаар зууны тухай бараг хүн болгон мэддэг. Энэ үед одоо монголоор аялсан 3 том одоо аялагчийн тэмдэглэл байдаг тийм. Марко Поло, Баллана, Карпини, Робрук гэдэг. Эдгээр хүмүүсийн бичсэн номон дээр нэг гайхалтай хэсэг байдаг. Тэн дээр яг гадны хүний өнцгөр монгол хүнийг дүрсэлж бичсэн буюу монгол хүний 10 сайн чанар, 10 муу чанарын тухай тэнд өгүүлж бичсэн байна. Тэгэхээр яг тэр хинбэ гэвэл монгол сэтгэлгээ байхгүй. Яг тэр номон дээр монголчууд өөрөө монгол сэтгэлгээ гэж юу хэлээд байгаагаа мэдэхгүй байгаа боловч тэдгээр хүмүүсээс энд хүмүүс ийм юм шинж илэрж байна. Гадны нүдээр. Тийм хүний эзэндээ маш үнэн ч юм бэ. Хэлсэн хүндээ хүрдэг юм бэ. За эсрэг талаараа муутаар нь маш шунхаа юм байна гэдэг ч юм. Эдгээр чинь бидний сэтгэлгээнээс юу гаргаж байгаа вэ гэдгийг илэрхийлээд байгаа илэрхийлэмж байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн аль нь ч монгол хэлтэй байсан үг илэрхийлзээтэй. Эдгээр хүмүүс чинь эхлээд нөгөө Монголын дээр аж байдал, соёл, тэдгээр зүйлсүүдийг хараад тэрнийхээ дагуу харсан зүйлээ бичиж илэрхийлж гаргаж байгаа. Эхний жишээ. За хоёр дахь жишээ гэх юм бол та бүхэн мэдэх бах сэтгхүү юу нөлөөлж ийнэ гэвэл манад багийн зүгээс өв соёл уламжлалт гэдэг зүйл чи илүү нөлөөлж байна гэдэг агуулга хэлүүлээд байна. Энэ дээр дахиад нэг жишээ дурдъя. Бид бүгдээ маш сайн мэддэг Бямбын Ерөнчин гэдэг зохиол байна. Энэ үний хамгийн алдартай хоёр зохиолыг дурдъя. Нэг нь Гүнж гэдэг зохиол байгаа. Нөгөөх нь Ан Утан гэдэг зохиол байгаа. Энэ зохиолыг бичиж дууссныхаа төгсгөлийн ордонд Бямбын Ерөнчин юу гэж хэлсэн байдгүй гэвэл би эдгээр зохиолыг бичихдээ ам дамжсан хууч ярианаас авч бичсэн юм а. Ялангуяа тэр Ан Утан дээр болвол тийм зохиол дээр бичсэн байдаг. Тэдгээр ноёны за би ноёных нэрийг санахгүй ноёны тэд удмын хүн надад яриад хууч яриаг нь би ийхүү чадан ядан эвлүүлэн гаргалаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө хэлгээд байгаа зүйл чинь тэнд байгаа өв соёлыг уламжлалыг үн цөлийг тээсэн тэр зүйл нь болж байна гэдэг энэ хоёр чигээс харна. За би 3 дахь жишээ нь одоо бүр орчин үедээ болгоод үзье. Одоо бид нар бүгд монголоор ярьж байгаа. За одоо бид нар монгол дуу гэдээ ярив тий. Орчин үеийн дууг та бүхэн хараараа. Энэ монгол хэлээр ярьж байгаа дуу юу? Мөн. Гэхдээ энэ дотор яг тэр монголыг дээсэн өв соёл ч яг байгаа юм. За хэдхэн сарын өмнө шууган тарьсан нэг том нэвтрүүлэг байсан. Тэр бол рэп дивжэвэл гэдэг нэртэй тий. Тэн дээр яг монголоор хүмүүс хоорондоо маргалдаад байгаа байхгүй. Нэг рэфиг арай монгол үгээр ч юм орлож байгаа. Гэхдээ ярьж байгаа үгнийх нь 10 үгнийх нь баг 7 8 нь хэл гэдэг тэр агуулгадаа нийцгүй монгол хэлээр ярьж байгааг хэрэгэлзээтэй. За 20 жилийн дараа 30 жилийн дараа бид нар нэг хоорондоо жишээ аваад ярьдаг шүү дээ. Каракед орвол 30 жилийн дараа хүмүүс ямар дуу дуулах вэ? Монголоор хэлэгдсэн дуу байдаг. Гэтэл тэнд чинь нөгөө монгол өв, монгол соёл, монгол уламжлалчин байхгүй бол яаж тэндээс бид нар монгол сэтгэлгээг хайж болох юм бэ? Тэгэхээр монгол сэтгэлгээ гэдэг бол өв уламжлалтаа, соёлдоо эдгээр зүйлдээ бол гарч сэтгэлгээнд бий болж байна л гэж харж байна да.
За баярлалаа. Асуултанд хариулсан хоёрыг ахлагчдаа баярлалаа. Дараагийн хэсэг тайлбарлалт хэлэлцэг байх болно. Энэ хэсэгт хоёр багаас бага төлөөж нэг мэтгэлцэгч оролцсон. За нэгдүгээр багаас нэг сонгоорой. За багийн ахлагч уу багийн гишүүн үү? За багийн гишүүн оролцохоор боллоо. Хоёрдугаар багаас багийн ахлагч. За ингээд 2 болон 3 дугаар эндрийн орон тайлбарлалтын хэсэг явахаар болж байна. За та бүхэн 4 минутын хугацаа бий дэмжлэг илтгэлтэй яг адил бинээс асууж хариулах бүрэн боломжтой. За тэгээд 2 дугаар эндрээс 4 минутын хугацааг нь явуулж эхлэе. За тайлбар нэмэлтүүдэд та хэлээрэй. За манай эсрэг багийн гаргаж ярьж байгаа зүйлс бол мэдээж маш зөв зүйтэй зүйл ярьж байна. Үндэсний сэтгэлгээнд нөлөөлж байгаа зүйл бол маш олон хүчин зүйл мэдээж байгаа. Миний түрүүний ярьсан зүйл бол яг ерөнхий хэл шинжилгээний онолд хэл сэтгэхүй гэдэг ойлголтыг яаж авдаг вэ гэдэг талаар тодруулнаас биш яг Монгол сэтгэлгээтэй холбосон тийм зүйл бол биш шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүн ямар ч хүн сэтгэж байгаа хүн илэрхийлж гаргах ерөөсөө гол чухал хэрэглүүр нь бол хэл байхгүй да. Тэгэхээр угаасаа хэлний гол үүрэг бол харилцааны үүрэгтэй. Тэгээд хэл харилцааны үүргээ гүйцэтгэхдээ бол тухайн үндэсний ертөнцийг үзэх үзэлтэй, тухайн үндэсний онцлог бусад үндэснээс ялгарах сэтгэлгээ энтрийг шууд тусгад нь болж явдаг угаасаа. Тэгэхээр энтэй холбоотой өгүүлбэрийн жишээ гэдгийг би одоо гаргаад хэлчихмээр болж байна л да. Энэ юу гэхээр эн чинь одоо яг нөгөө хэлний тэр илэрхийллүүд гарч ирэхдээ одоо хэлсүг дээр бол их тод илэрс гарч ирдэг байхгүй. За жишээлх юм бол одоо монголчууд одоо дотор давчдах, бачуурах энтрийг бол маш олон үгээр илэрхийлнэ шүү дээ, тийм үү? За гэтэл одоо тэр монгол хүний илэрхийлэл нь бол одоо нэг тийм үндэснийхээ онцлог хэлцүүдээр илэрж байгаа бол за орос хэл дээр аваад үзэх юм бол жишээлх юм бол одоо бачуурах, бачимдахыг бол Сердце бьется, как рыба об лед гэж. Энэ орчуулах юм бол юу гэхээр зүрх бол одоо мөс мөргсөн загас шиг болж байна л гэж. Асуулт зохилж байна гэж харгалаа. Та хэл шинжилгээний ухааны үүднээс бас өөрийнхөө байр сууриас Монгол сэтгэлгээ гэдэгт нэг хариулдаг гэж. Монгол сэтгэлгээ. Яг юу та Монгол сэтгэлгээ холбох юм бол за би энэ дээр өөрийнхөө хийж байгаа судалгаатай холбоод нэг товчхон хариулт өгье. За энэ Батмын дахын яриан дээрээс гарч ирсэн тийм үү. Монгол өвөг хэл алтай хэл гэж байсан гэж. Алтай бүлэг тамардаг Монгол төрөг манж түнгүүс ийм 3 хэл гол хэл байгаа. За энэ микро алтай хэлний онол гэдэг. Тэн дээр сүүл үед Япон солонгос хэлийг нэмээд ингэж явдаг. Гэтэл одоо яг сүүл үеийн судалгаагаар яаж юм гэхээр Монгол хэлэнд байгаа энэ хэлнүүдийн нийтлэг элементийг дандаа төрөг хэлнээс орсон хэвчдэг байна. Тэрэн дээр бол мал аж ахуйтай холбоотой маш олон байдаг. Гэтэл бид энэний эсрэгээр Монгол хэлний уг үндсийг харалгүй судалгааны хит нэг талыг барьсан үедл явж иржээ гэдэг байр сууриас судалгаа хийж. Гэтэл яг нэг одоо жишээ авъя л да. Одоо Монгол хэлний одоо хөмөлдрөг худраг гэдэг имэйлийг урагш нь хойш нь гүйлэхгүй тулд одоо морины цээж болон сүүлний доогоор ингээд тогтоодыг хэрэгсэл. Энийг дандаа төрөг хэлнээс монгол хэлэнд орсон гэж үздэг. Тэгээ учир нь юу гэдэг нь гэхээр көнүүл гэдэг ядгаар нь төрөг хэлэнд зүрх гэж утгадаг. Цээж. Тэгээ бид судлаад юу гэж үзсэн гэхээр монгол хэлний үнхэлцэх гэдэг үг байдаг. Зүрхний гадуур байдаг уут тийм үү. Энэний тэр үнкүүл гэдэг язгуур эцэстээ яг монгол хэлний хууль хийгээд төргийн юутай явахаар көнүүл гэдэг язгуур нэг язгуур дээр огтлж байгаа. Өөрөөр хэлбэл алтай хэл гэж байсан бол үг алтай хэлний хэл бол таарад байгаа байхгүй үг. Тэгэхээр энэ дээрээс үндэслээд бид ямар дүгнэлт гаргаж ийн гэхээр ер нь бол энэ монголчуудын одоо тэр сэтгэлгээнд нь одоо тэр зүрх гэдэг үг өөр үг байгаа боловч тэр төрөг хэлэнд көнүүл гэдэг ганц зүгээр нэрлэж байгаа зүйлээр нь тэр зүрхний гадуур савын нэрлдэг нэрлэлт бас үүсч явж байгаа. Энэ чи юу хэлээд байна вэ гэхээр бас л тэр Монгол мал аж ахуйтай холбоотой аж ахуй эрхэлж явсан монголчуудын тэр уламжлалт сэтгэлгээ хэлэндээ шингээд үдгийг хүртсэн. Одоо бид тэрний ялгад танихаа байдны нэг жишээ болж байгаа. За баярлалаа. За 3 дугаар эндэрт тайлбарлалт хэлийг үргэлжлүүлэх бүтэн хугацаанд байна. За баярлалаа. Тэгэхээр бидний магадгүй мэтгэлцээний цэнгэрлэгцээр үзэж байгаа хүмүүс бол яг ямар байр суурьтай байгаа бол гэдэг дээр дахин нэг тодруулж хэлэх юм бол
ерөнхийдөө манай дэмжигч талаас бол Монгол хүний тэр сэтгэхүйнд бол нөлөөлдөг зүйл нь хэл юм байна. Одоо үндс нь. За манай багийн зүйл үзэл хэлнээс өөр ёс уламжлал өвсөн үед гэх мэтлийн олон зүйл байдаг гэдэг энэ талыг илүү харуулахыг хүсэж байгаа. Тэгэхээр би өөрийнхөө байр суурийг дэмжих үндсээсээ дахиад нэг үндэслэл хэлье л да. Сая энд хэлсэн хүмүлдрэг худраг гэдэг. Энэ бол одоо нэршил адуутай холбоотой хэрэгслүүдийн нэр баг шиг байна. Гэтэл яг цэнхэр дэлгэцээр сонсоод сууж байгаа энийг барьж үзээгүй, энийг харж үзээгүй хүн хүмүлдрэг худраг гэхээр толгойд юм буухгүй байхгүй. Энэ яг юу хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ нь хаанаас гарч ирж байгаа гэвэл тэр аж амьдралаасаа буюу одоо тэр Монгол ёс заншил нүүдэлж авах угаасаа гарч ирж байгаа. За би энэ дээр дахиад нэг жишээ хэлье. Тэгэхээр монголчууд ярьдаг. Юу гэж хэлдэг вэ гэвэл уурга нь хугархаа, аяг нь хагархаа яваа гэж. Тэр энэ юу хэлээд байна вэ гэвэл хүн энийг одоо мэдгүй сонсох юм бол юугаа хуглах гад юугаа хагалах гад байгаа л гэж ойлгоо. Гэтэл цаад мөн чанарыг аваад үзэх юм бол уурга нь хугархаа болтлоо их адуутай болоо. За эсвэргээрээ аяг нь хагартлаа олон өнөр өтгөх яваа гэдэг агуулгыг цаанаа шингээгээд. Энэ хаанаас гарч ирсэн гэвэл тэр хилний чинь цаана тэр сэтгхүүд гэн бүрдүүлж байгаа өв соёлоос гарч ирж байгаа нэг малчаа ахуйтай холбоотой зүйл. За яг энэтэй эсрэг утгатай нэг жишээ аваад үзье. Тооноор нь нар сар гэрэлдэг. Өрөөгөөд гам шиг. Гэтэл цаад мөн чанар утгыг нь аваад үзэх юм бол гэр нь ноорхоо энэ тэндээ нар сар гэрэлтсэн сэрэг жоохон одоо энгийнээр хэлэх юм бол ядууд арчиг байга гэж хэлээд байгаа. За нөгөө утга нь бол хотонд нь өвс ногоо гэрэлдэг. Уугын сайхан байгаа байхгүй. Хот байна, өвс ногоо байна, гэрэлдэг. Нэрээ ягаад энэ гэрэлтэж болохгүй? Ямар сайхан өрөөлөө гэж тэр одоо малчин амьдралыг мэдхгүй юм бол ойлгоно. Гэтэл энэ цаад утга нь юу гэвэл хотон дотор цэцэг ногоо одоо ургаж ийн гэдэг бол тэр айл малгүй олчихно гэсэн үг байхгүй. Нөгөө хөрзөн суур, хөрс, шорон байхгүй болоод малын хэвтэр нь байхгүй болоод тэндээс цэцэг ногоо ургаж гарч ирээд ерөнхийдөө хилж байгаа утга энэ уянгалал зүйрлэл бол аль алийг нь сонсоход нэгтэлтэй өрөөгөөд байгаа юм шиг болооч яг малчин тэр өв соёлтой ахуйтай холбоод үзэх юм бол тис өөр утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр эндээс бид нөлөөлж болж байгаа энэ зүйл чинь өв соёл, ёс заншил уламжлал байж болох юм шүү гэдэг энэ утгыг илэрхийлж байгаа. За би дахиад нэг жишээтэй. Бид бас Монголын нууц новчон дээр гардаг. За Монголын нууц новчон дээр одоо бүртүжинний аав дайцсан гэдэг юм байна. Дайцсан гэдэг хүн охиноо хүргэж өгж байгаад Монголын нууц новчон дээр юу гэж хэлдэг вэхээр цэгцрийн шаардал гэдэг талаас халууцж гинэ гэдээ буцлаа гэж. Би халууцаад байгаа учраас охиноо хүргэж өгөхгүй буцлаа гэдэг. Номон дээр тэгээ бичигдсэн. Одоо хэлээрээ биднэрт ойлгох тутаг бол тийм байгаа дээ шүү дээ. Гэтэл цаад агуулга мөн чанарыг нь аваад үзэх юм бол одоо үүний өмнө одоо Амгаан хаан гэж байсан. Амгаан хааныг бол татарууд хорлоод модын хилжинд бол хатаж алсан гэдэг Монголын нууц новчон дээр байдаг. Тэгхтээ тэргүй юу гэж одоо хэлдэг вэ гэвэл охиноо аав нь урагт хүргэж өгөхийг надаар цэрлсүгэ гэж одоо тухайн үеийнхаа тэр амаар дамжуулаад хэлсэн. Монголчууд одоо юу гэж хэлээд байна гэвэл Монгол ёсонд аав хүн охин хүнийг өөрийнхөө охиныг хизээч урагт өөрөө өргөж өгөхгүй болохгүй. Ингэж урагт өгсөн хүн өөрөө модын хилжийг хадагцсан учраас үүнээс хойш цээрэлд захисан байна. Энэ захиасыг дайцсан мэдчихсэн учраас цэцрийн шаардал гэдгээс халуун байна гэж шалтгаалаа буцчихж байгаа байхгүй. Амгаан хааны хэлсүүгээр би буцчих гэж хэлээгүй. Тэгэхээр энэ хаан бичигдсэн юм бэ гэвэл одоо яг бичигдээд ухаад үзэх юм бол яг тэр Амгаан Тэдон тэгж хадагдахтаа ийм хүнд ингэж хэлээд энэ нь ийм хэлээр ингэж бичигдээд гэдэг нотлохоо одоогоор харьцангуй хомс. Юу юм бэ гэвэл ёс заншил, уламжлал одоо бидний нөгөө нүүдэлж яаж авахгүйгасаа өвөг дээдсээсээ уламжлал ирсэн тэр сургаалаас нь айлдвар одоо зүрдцүү үгээс нь сургамжаас нь аман зохиолоос нь өрөөлөөс нь магтаалаас нь эдгээр зүйлс чинь бий болоод энэ нь өнөөгийн Монгол хүний сэтгүүг нь бүрдүүлээд байна гэдэг байр суурийг манай баг илэрхийлж байна. За баярлалаа. За баярлалаа. Товчхондоо ам дамжиж ирсэн энэ одоо мэдээлэл түүх уламжлалыг дамжуулах гол хэрэгсэл нь хил байсан байна. Гэхдээ Монгол сэтгэлгээний үндэс бол одоо байгаагүй юм шүү гэдгийг 2 дугаар багийнхан бас онцолж байна. За 1 дугаар багийнхан бас хариу одоо тайлбаруудыг дараагийн хэсгүүд дээр хэлэх байх. За ингээд бид бүхэн нэмэлт асуултын хэсэг рүүгээ шилжих цаг болсон байна. Энэ хэсэгт багийн ахлагчид эсрэг багийн гишүүдээс асууна. За 1 дугаар энэ та эсрэг багийн буюу 2 дугаар багийн гишүүн 4 дугаар эндээс асууна. За хатан сайхан 2 дугаар эндээс асууна. За та бүхэнд 2 минутын асууж хариулах хугацаа бий. За 1 болон 4 дугаар эндээс асуулт хариултын хэсгээ эхэлье. За 1 дугаар эндэр та асуугаарай. За Монгол хүний хамгийн их эрхэмлж явдаг амьдралдаа хорон бүр эрхэмлж явдаг зүйл бол энэ хорой цээр байдаг. Амны алдас. Ам алдвал барьж болдоггүй. Агт алдвал яах вэ? Барьж болдгоо гэдэг. За энийг бас хүмүүс ам алдвал барьж болдоггүй гэхээр манайг тийм юу гэдэг ам гарна гэдэг тэрийг тас андуурдаг. Ам гарахтаа бас болдоггүй. Цаанад жинхэнэ цаад гүний гүн утга нь бол энэ ертөнцийн оршихуйд орчин цагаар бол энэ соронзон долгион одоо энэ
агаар мандалд хүний хэлсэн үг одоо хэзээ нэгэн цагт би одоо 50 хүрч байгаа хүн гэхэд 50 жил Батмын гэдэг хүн юу ярьж юу одоо хүнд хэлж ийсэн байна гэдгийг хаа нэгэн газар нэг юмд одоо ингээд харуу ханаар ярихад байж яах нь вэ шүү дээ. Тэр нь эрчимжээд үг өөрөөх амьтаа гэдэг. За энэ үг амьтаа гэдэг дээр та одоо юу гэж хариулах вэ? За хариулах цагийг явуулж эхэллээ. Баярлалаа. Би энэ дээр бол яг хаа миний хувийн үзэл бодол бол нэг үг амьтаа гэж нэг боддгоо. Үйлдэл илүү чухал гэж боддог. Үйлдэл илүү чухал гэж боддог. Одоо үүдээ нэг тухайн хилэнд яг хил гэхээс илүү үүдээ нэг ам гарах гэхээс илүү зүгээр л их тухайн үйлдэл илүү яг үр дүнгийг харуулт юм болов уу гэж минийд бол үзтээ. За ингээнээр бол үг гэдэг зүйл чинь бол ерөөсөө л нэг юм костюм бохгүй. Эсвэл магадгүй таны өмссөн энэ дээл гэсэн үг. Яг тэр нөгөө би яг таны дээлийг өмслөө гэд тань шиг болохгүй шүү дээ. Тэгэхээр юу гэдэг нэг Америк нөхөрт дээл өмсгөлөө Монгол хэл сургалаа гэх тэр хүн монгол сэтгэлгээтэй бол болохгүй. Тэгэхээр хэл гэдэг зүйл бол ерөөсөө манай багийн одоо баримжилж байгаа зарчмын дагуу энэ үг гэдэг зүйл чинь ерөөсөө түүхийг одоо тээдэг, өв соёлыг тээхэд л юм үүрэгтэй зүйлс. Бид нар хоорондоо ойлголцоход үүрэгтэй зүйлс. Түүнээс сэтгэлгээнд юу нөлөөлдөг вэ гэхээр орчин тэр хүний авч ирсэн мэдрэмжүүд, зовлон жаргалууд тэр хүний сэтгэлгээ нөлөөлдөг. Жишээлбэл ямар хүмүүс тэр бомтнууд байдیں۔ Ямар хүмүүс мундаг улс төрчид байдیں гэхээр тэр хүний туулсан зам тэр хүн нөлөөлөд байгаа хөөх. Тэр хүн монгол хэлтэй учраас тэр бомтон сэтгэлгээтэй биш байхгүй. Тэр хүн монгол хэлтэй учраас мундаг улс төрч биш байхгүй. Тэр хүний өссөн орчин баг багт нь ээж нь юу гэж өсгсөн те. Ингээнээр бол манай Чингис хаан бичиг үсгтэй байсан. Бичиг үсэхгүй байсан. Тэр үеийн монгол хэлийг одоогийн бид нар очоод яриул ойлгохгүй ойлголцож чадахгүй байхгүй. Гэхдээ тэр хүмүүс сэтгэлгээ нь байсан уу? Монгол сэтгэлгээ байсан. Надад ч гэсэн монгол сэтгэлгээ байгаа. Яагаад байдаг вөхөр? Бидний өв соёл, бидний өссөн орчин эдгээр зүйлс л одоо нөлөөлж байгаа гэж бол би үзээд байгаа л да. Тэгэхээр яа харахгүй бол хэл гэдэг зүйл хэрэгсэл түүх одоо гэх мэтчилсэн зүйлсийг ингээд тээж явдаг зүйлс гэж авч үзнэ. Дэлхий дээр 7000 гаруй одоо хэл байна те. Тодорхой хэмжээнд хэлүүд бас аажим аажмаар устдаж үгүй болж байгаа ч гэсэн хүний сэтгэлгээ нэг устдаж үгүй болж ийн гэдэг яриаг би нэг сонсож байгаагүй. Тэгэхээр яа харахгүй бол хэл гэдэг зүйл бол яаж ч утсан хүний сэтгэлгээний үндэс бол биш. За цаг нь дуусчихв. Би дахиад нэг юм асуумаар байна. Хариулах цаг байхгүй. Гэхдээ та өөрөө ярьж болно. За энэ эсвэл өөрийнхөө цагаас өгч болно. Өөрийнхөө цагаас шилжүүлж өгч болно. За уган баярын хэлдэг уган баяр тийм ээ. Уган баярын хэлсэн энэ үг амьтаа гэдэг бол худлаа юмаа гэж үзэж байна тийм үү? Одоо худлаа юмаа. Тэгвэл өөрөө ерөөл хэлж байгаа хүмүүсийг оошохгүй гэсэн үг үү? Одоо чинь танаад хүмүүс ерөөл хэлдэг шүү дээ. Одоо өөрт чинь аян замдаа сайн яваараа гэж хэлж шүү дээ. Энэ тэгээд амигүй гэсэн үг үү? Юу шал тэмээ үг аян замдаа сайн явна муу явна ерөөс огт хамаагүй чи зүгээр муу явсан ч хамаагүй. Баярлалаа. Ер нь хоёр талтай. Монголчууд бол сайн талын ерөөлүүд бол байгаа. Нөгөө талаар монголчууд хэрэг бялдуучлаа. Их мэдлэлтэй хүнд яаж бялддаг вэ? Ямар сайхан үг гэлдэг вэ те? Хэрэгтэй хүнд ямар сайхан үг гэлдэг вэ те? Тэр үг гэдэг зүйл 100% үнэн биш. Үг гэдэг зүйл тийм сайхан ерөөлтэй бол биш. Тэгэхээр үйлдэл чухал байхгүй. Яг чамд үнэхээр тусласноо, танд тусласноо гэдэг нь илүү чухалхоос ш. Юу гэдэг надад сайхан үг хэллээ гээд те надад одоо сайнаар нөлөөлж гэдэг зүйл бол биш. Тэгэхээр үгэнд бол би итгэдэггүй, би үйлдэлд итгэдэг гэдгээл хэлж байгаа. За цаг дуслаа. За ерөөхдөө бол үг гэхээс илүү үйлдэл нь чухал юм аа гэж одоо байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ одоо яг огт үүсгэсэн хэлбэр бол бас харагдаг байх гэж бодож байна. За одоо хатуу сайхан асууна. За цагийг явуулъя. За тэгэхээр одоо би хэл судлаа чил шинжлэлийн үнээс асуух чинь гэхээр надад зүгээр ийм утга орж ирж байна л да. Ер нь бол та хэл судлаач хүн аливаа нэг үгийн цаад утга нь амьдралтай ч юм уу амьдралаас ургаж гарсан гэж байдаг. Та нэг ийм одоо жишээнүүдээс дурдж өгчдөг. Би яг мэрэгжлийн юм биш болохоор цөөхийд байгаад байдаг. Танд магадгүй юм баялаг жишээ байх юм бол энэ үгийн одоо нийтэд мэдэгддэг энэ үгийн утга нь бол одоо ийм зүйлтэй холбоотой байд юм а гэдэг тэр утгаар. Та сайн өмнө хүмүүстэн за яг би зүгээр товчхон хариулъя. Юу гэхээр тийм одоо энэ чинь хэлийг өөрөө дохио тэмдгийн тогтолцоо гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр одоо ертөнц бод ертөнцээр байгаа бүх зүйл дохио тийм үү? Тэр дохиог тэмдэгт буулгаж байгаа нь хэл байхгүй юу? Тэгэхээр энэнийг шууд тушгайлан зориулж одоо ямар нэгэн утгаас ургуулж ингэж үгийг одоо зориуд ингээд тодорхой дохион дээр нь хөөрлөөд ингэж гаргадаг тийм зүйл биш байхгүй юу? Энэ болжмол ойлголт байхгүй юу? Тийм ухамсаруугаар гардаг гэсэн үг. Гэхдээ мэдээж яг энэ нь бол монгол хэл рүүгээ ороод монгол хэлнийхээ дүрм рүүгээ ороод ирэхээр мэдээж байж болдог зүйл. Жишээлх юм бол одоо сүүлийн үед тэр өөрөг гээд
селфи гэдэг үгийг өөрөг гэж нэрлэе гэдэг хөдөлгөөн фэйсбүүкээр нэлээд явлаа шүү дээ. Энд чинь яг тэр ойлголт байхгүй юу? Селфи гэдэг чинь одоо өөрийгөө л дартан селф гэдэг чинь нөгөө англи хэлний өөр өгсөн үг шүү дээ. Энтэй холбоод ирэнгүүт монгол хэлний өөрөө өөрийг гэдгийн тэр өөр гэдэг язгуурыг аваад тэгээд хүрэг гэдэг үг тийм үү? Хүрэг гэдэг үгний тэр төгсгөлтэй зураг гэдгийн тэр төгсгөлтэй нийлүүлээд хэлнийх нь үзэгдлийн үүднээс өөр гэд нэрлэе гэдэг хүмүүс дунд болж байгаа байхгүй. Энд чинь болохгүй юм байхгүй. Бүр таахан жишээ гэх юм бол одоо манай Бямби Эренчингоо тэгсэн гээл галцангоо яриад байдаг л да. Тэгэхээр ер нь галцангоо өөрөө зохиосон баг. Кофег боргол гэдэг. Боргол шоколад ч үлээ. Үн чинь бас л тэр бор өнгөтэй тийм хатуу гол нь хатуу ийм зүйл дээр нь шинжидээр нь би дүрлээд ингээд нэрлээд байна гэж байна шүү дээ. Энэ чинь яг л монгол хэлнийхээ тэр монгол үгнийхээ онцлогоос тухайн нэг кофе гэд нэрлээд байгаа зүйлийг нэрлчихэд болж шүү дээ. Одоо энд тэнд бүр боргол гэдэг хүмүүс хэрэглээ сурцсан кофе хэрэглэдэг залуучууд бол маш соёлтой хэрэглээ сурцсан. Иймэрхүү үзэгдэл бол мэдээж байлгүй яах вэ? Тэгэхээр энэ бол тухайн хэлнийхээ дүрм, тухайн хэлнийхээ хуулиар зохицуулагдаад явж байгаа зүйл байхгүй юу? За баярлаа. За 4-р энэ дээр 3-р энэ дээр хатан сайханд минут 30 секунд үлдсэн байна. Би бас үлцэн хугацаанд нэг зүйл асуугаад тодруулах авчиг гэж бодож чинь. Түрүүн Ууган Баяр бас ярьж исэн. Ерөнхийдөө энэ чи бас өөрөө бас түүхийн талаар ярьж исэн тий. Тэгэхээр Монгол эцэг их Монгол удам хөгсөөч таны одоо Монгол сэтгэлгээний үндэс болох магадaltaй юу энэ тал дээр юу гэж бодож байна? За энийг бол за яг судлаачийн ч юм уу яг хувийн байр суурьнаас илэрхийлэхэд бол мэдээж тийм. Ягаад гэвэл Монгол эцэг их гэдэг энэ хүний надаас тодорхой хэмжээний ген ирсэн байгаа. Энэ генээр дамжуулаад надад мэдээлэл ирсэн байгаа. Би тэр мэдээлэлээр нь тодорхой хэмжээнд хамгийн ихнийхээ өгөгдлийг өөртөө авсан байх гэж бодож байна. За тэгээ магадгүй үүнийхээ дараа нөгөө малчин амьдралаасаа за малны юм байна, хоньны юм байна, хурганы юм байна, ийм аж амьдралтай байд юм байна, тарганы юм байна, сүүн юм байна, адуун ч юм уу тий. Иймэрхүү байдлаар бий болоод одоо би өөрийгөө л яг монгол сэтгэлгээтэй гэж өөрөө яг хэлнэ гэвэл би тодорхойлж чадахгүй байхгүй. Маш олон юм байгаа. Магадгүй тэр нүүдэл шинжил яриад шүү дээ. Тэр нүүдлийн нэг шинжээ ярьж гин, нүүдэлдэг гэдгээ ярьж гин, зарим нь зүхтаг гэдэг утгаарч ярьж гин. Миний хамгийн ихэнд дурдсан тэр одоогоос бараг 800 жилийн өмнө бичигдсэн энэ тэр хүмүүсийн номон дээр байгаа юмыг унших юм бол монгол сэтгэлгээний уг үндсийг нь өөр өнцгөөс одоо хүмүүс хайрцагнаас гарч сэтг гэж ингээнээр ярьдаг шүү дээ. Бид нэр өөрийгөө монгол сэтгэлгээтэй гэж хэлж чадахад бэрх хүндрэлтэй байгаа боловч тэр гадны өнцгөөс хараад дурдсан зүйл бол биднийг хид хідэн зүйлээр одоо монгол сэтгэлгээ гэдэг бол ямар тач монгол хүн хэлсэндээ хүрдэм байна. За гэвэл яаг юм байна. За харин энэ хүнээс шуналтай гэх юм бол үнэхээр шунал нь дийлдэхгүй байна гэдэг. Тэр 10 муу чанар 10 сайн чанарыг нь одоо уншаад үзэх юм бол эн чинь миний одоо байгаа шинж юм биш тэгээ бодонгоо тэрний углуурга нь нөгөө монгол сэтгэлгээр нь хөтлөөд байгаа маа гэдэг. Ийм хариултыг бол ихээр. Тий, сүүлд Невкагаас гарсан нөө инх хамгаалгааны тухай номон дээр хүртэл яг дуртгал нь байгаа байхгүй чинь. Би хорвоо дэлхийн одоо бүх хүмүүс надад одоо ингэж одоо долгондгоо надад ингээ өргөл барьцаа барьдгаа би буцаага бэлэг өгдөг. Гэхдээ би монгол хүн шиг шуналтай хүн амьдралдаа харж байгаагүй гэдэг. Одоо тэр хүн жишээ нь монголчуудын нэг сэтгэлгээ тодорхойлж байгаа. Түрүүний орчуулгын сэтгэлгээний хувьд гээл аваад үзэх юм бол тэр бол одоо орчуулга тал дээр сэтгэлгээ гарч ирээд байна л да. Орос хүн шинхэн өвөрцөний одоо энэ үнэр амт гэдгийг бол монголчууд бол тийм одоо шинхэн хоньны шүлний амт гэдэг юм уу ийм байдлаар одоо орчуулгын сэтгэлгээ арай тусдаа болгож байна. Тэгэхээр дүгнэлт хэсэг дээр та бүхэн маань энийг сайхан илүү тодруулж ярьж өгөрөө гэж хүсэж байна. За ингээд дүгнэлт хэсгээ эхлүүлье. Багийн гишүүдээс эхлэе. 2 дугаар энэ дээр таны дүгнэлтийг сонсъё. За яг бид өнөөдөр бас хувь хүний үзэл бодлоор сонирхолтой зүйлийг ярьлаа. Тэгвэл миний хувьд бол яг нөгөө хэлний шинжилгээ үүднээс ярих гэж орлоо. Мэдээ тэгээд энэ хэдийнхаа яриаг би сайхан дэмжиж байна. Ер нь эцэстээ тэгтлээ монгол хүний сэтгэлгээнд нөлөөлөх хүчин зүйл нь угаасаа маш олон байгаа шүү дээ. Орчин нөхцөл. Гэвч тэр сэтгэлгээ чинь дамжиж уламжлах бид нар одоо энд яриа зохисч явах энэ гол үндэс нь хэлэл баггүй да. Монголын нуус товчоо одоо тэр Амбгаан хаан ингэж энэ төргээд эн чин тэр хэлээрээ л буугаад бид нарт үлдээд ирсэн байгаа гэдэг тийм бид. Тэгэхээр чин эн чин ер нь бол Монгол үндэст нь оршихуйн тий даяарчлын үед дангааршин орших үе тий ялгархын гол үндэс юуроос бол 3 зүйл баггүй да. Хэл, соёл, түүх. Ер нь бол зөв судлаачтай. Тэгэхээр бид хоёр бол яг хэлний үүднээс нэрлээ Батманд ах соёлын асуудлыг нь илүү
ярьлаа. Энэ хоёр маань бол одоо бас түүх соёлын асуудлаа илүү хөндөд ярьлаа. Тэгэхээр бид бол яг үндсэндээ Монгол сэтгэлгээний үндэс хэл, соёл, түүх юмаа гэдэг зүйлийг бол ямар нэгэн тодорхой аргументуудаар гаргаад ярьж чадлаа л гэж бодож байна. За тэгээд ер нь бол үндэсний сэтгэлгээ хэлээр илэрхтэй их сонин. Одоо монголчуудын тухайд бол ерөнхийгөөс одоо тусгайг нь ялгах тийм сэтгэлгээ бол дамгаа жишээл. Тийм учраас одоо нэг ертөнцийн 3 дээр улаан гэдэг нэг ерөнхий тэнд байгаа өнгө байна. Гэтэл ертөнцийн 3 улаан гэдэг яг тусгай 3 юмыг ингээд ялгаад хэлсэн тийм үү. Ингээд тэр монголчуудын сэтгэлгээний өвөр мөн цондлог хэлний элементүүд төр хэл зүг, зүүр зүг олон зүйлээрээ ингэж илэрдэг. Онцлогтой баялаг цаахаа хэлвэдэг. За баярлаа. Одоо 2 дугаагийн гишүүний дүгнэлтийг сонсъё. 4 дугаарын дээр Уганбаяр. За баярлалаа. Би нэг нарийн маягаар хэлж байгаа шүү. Улаанбаатар маань өөрөө ямар их утаатай байлээ те. Тэгэнгүүт нэг саяхан өвөл CS:GO гэдэг тоглоомн дээр Сензү гэдэг одоо Монголзын тоглогч маань ингээ утаан дотор эсрэг багийнхаа одоо хүнийг ингээд буудаад алж байгаа байхгүй. Одоо нэг эсрэг өөр улсын тоглогчийг. Тэнгүүд хүмүүс ингээ юу гэж одоо шоглож одоо нарийн хийсэн бэ гэхээр Улаанбаатарчууд утаан дунд ингээ байдаг учраас бид нар утаан дунд ч одоо тий өрсөлдөгч бодож унгаана гэж. Сайн байлж байна. Ерөөсөө нэг юм утаан дунд уг нь хүнийг алах бараг боломжгүй байхгүй. Тэгэхэд тэр Сензүгээ тоглогч утаан дотор алаад байна шүү дээ. Тэгээ энэ юу гэсөөхөр ерөөсөө нэг юм тэр хүнийг мундаг гэж одоо биш. Зүгээр орчин хүнийг өөрчилдөгөө л гэдэг байгаа байхгүй би. Орчин хүнийг өөрчилдөг. За би тоглоомор жишээ авчлаа sorry. Гэхдээ юу гэдэг би жишээлбэл хичнээн монгол хүн, монголоор ярьдаг аав ээж маань ч гэсэн монголоор надтай ярьдаг ч гэсэн би Америкт өссөн бол би Японд өссөн бол бүр шал өөр уугна авах байсан байхгүй. Бүр шал өөр. За тэгвэл хятадд жишээ нь хятадын засгийн газар яаж яах вэ гэхээр нөгөө иргэдээ боловсруулах, иргэдээ одоо юу гэдэг арай нэг хүмүүнлэг байлгахын үүднээс TikTok-ороо эсвэл бусад одоо аппликейшнаар нэг юм нийгмийн сайн сайхан зүйлсрээ одоо урайлсан тийм контент бичлэгүүдийг маш их хийдэг. Тэгээ энийг ялгаагүй хятад хэл дээр хийж байгаа ч гэсэн гол зүйл нь юу гэхээр түүх, сторигоор дамжуулж бусдад нөлөөлөд байгаа гэсэн үг. Тэгэхээр юу гэдэг зөвхөн хятад хэл дээр биш, магадгүй англи хэл дээр, монгол хэл дээр ч гэсэн янз бүрийн ийм гой гой контентууд байгаа. Тэгэхээр иймэрхүү нөгөө том төсөл, прожектууд ийм зүйлс нийгэмд нөлөөлдөг, ийм зүйлс хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлдөг болохоос биш. Юу гэдэг би монгол хэлтэй байлаа гэд би бусдаас өөр, би монгол хэлтэй байлаа гэдэг нөгөө арай өөр Аз гэж хэлмээргүй байхгүй. Монголчуудын нэг сонин нарийн байдیں۔ Тэр нөхөр монголчууд өөрсдөө Аз үжиж, Азуудыгаа рекетлээд идэг. Мууса хятадууд, мууса солонгосчууд, мууса японочууд гэх тээ. Яг нөгөө нэг өөрсдөө Европын еврейчүүд гэж боддог гэж байгаа. Тэгэхээр юу гэсүхээр бид нар монгол хэлтэй байлаа гэд бусдаас өөр биш ээ л гэж хэлж байгаа. Хэл бол ерөөсөө дахин хэлээ түүхийг, соёл уламжлалыг хадгалж авч үлддэг, мөн бидний харилцааг зохицуулдаг хэрэгсэл гэж ойлгож болно гэж үзэж байна. Тэгэхээр үндэс бол яагаад биш. Баярлалаа. За 1 дуурайгийн ахлагчийн дүгнэлтийг сонсъё. Батмэнд таны дүгнэлтийг 2 минутын хугацааг явуулж эхэллээ. За монгол хэлийг бол бид түрүүн хамгийн ихэнд хэлсэн оршихуйн жам ёсны үндэс юм а гэж. Тэгээ оршихуй гэдэг бид зам мөр хүн ирнэ нүгэл буян нүгэл гэж байна. Ийм үг хэлдэггүй нүгэл. Түрүүн хэлсэн амьтаа үг амьтаа гэж. Одоо сүүлийн үед бид нар үгийг маш үгний алдас гаргадаг болсон. Түүнийг бол манай өвөг дээдэс эрт дээр үеэс саяхан болтол одоо ч хэлж байгаа. Хүүхдүүд минь амны бэлгээс ачтын бэлэг гэдэг шүү. Амаа бодож яваарай. Тийм үү? Хэлхүүгээ бодож яж хэлээрэй гэдэг. За одоо тэгсэн яаж юм манайхан хараал иргэдийг хүртэл амандаа орсныг хэлдэг. Бид нар монголчууд муудалцахтаа хүртэл цаад хүнээ хизээ нэгэн цагт эргэж уулзахаа бодож бүр нэг голд нь ортол гомдоохыг арайч нэг боддгоо байсан. За тэгэхээр юу ярих чинь өгвөл монголчууд бид сайнд ч тэр мууд ч тэр үгийг маш их ялгаж салгаж утга зүгээр нь ялгаж хэлдэг байсан. Одоо бид нар яаж ихээр үгний эрчмээр хүн хов зээга дууддаг гэж. Сүүлийн жилүүдэд манайхан аймаар айгүй лайтай гайтай үхлээ хатлаа тийм үү өсөж үхлээ хүн монгол хүн ч өсөж үхэж байгаагүй байхгүй юу. Энэ мэтээр маш их ярьдаг. Энэ нь хизээ нэгэн цагт магадгүй монгол хүн өсөж үхдэг хөргөж ичж магадгүй. Хүн ам юугаар бялхах нь амьдрал төвгээр ам юугаар юу хэлнэ амьдрал төвгээр бялхдаг гэдэг. Энийг бол би бол энэ үнтэй бол машин саналныг энийг бол биширч явдаг. Мэдээж хэрэг би хүнд болсон алдаа гаргадаг. Тэгээд араас нь бас хүн залбирдаг, хөлсөл өчдөг байх. Тэрнийхээ бас нөгөө нүглээ намжлна гэдэг шиг тийм үү. Тэгээ монголчууд бидээсэл үгийг маш их чухалчилж үзэж ирсэн гэдгийг энд. Тийм учраас монгол хэл өөрөө тэр сэтгэлгээнд бүр хөгжил дэвшилд
маш том үнэтэй цэнтэй одоо хөшүүрэг нь болдгоо гэж хэлэх байна да. За таны дүгнэлтийг сонслоо, баярлалаа. Одоо 2 дугаар агийн ахлагч 3 дугаар энэ дээр хатан сайхан дүгнэлтээ хэлнэ. За тэгэхээр өнөөдрийн мэтгэлцээний гол суурь үнц нь одоо юу хэлхийг зорьсон бэ гэх юм бол Монгол сэтгэлгээнд яг юу чухал юм бэ гэдэг энэ байр суурин дээр. За манай багийн зүгээс бол магадгүй түүх гэдэг агуулгыг илүү авч үзлээ. За энэ мэдээж мэтгэлцээн гэдэг утгаараа бид аль альныхаа аргументыг гаргаад одоо үзэгчтэй нэг одоо сэтгэл ч юм уу аль нь юм болдог гэдэг бодлыг төрүүлчихэнд бол одоо мэтгэлцэж байгаа. За тэрнээс чинь мэдээж хувь хүний байр суурь бол тусдаа нэг тийм асуудал байгаа. За тэгэхээр бидний одоо хэлэх гээд байгаа агуулга юу вэ нү гэвэл Монгол сэтгэлгээг бий болгохын тулд ерөөсөө тэр Монгол орчин дээр Монгол ахуй дээр л байгаа. Тэр Монгол ахуй дээр чинь бидний түүх байгаа. Тэр Монгол ахуй дээр чинь бидний үнц нь байгаа. Тэр Монгол ахуй чинь тэр чигээрээ Монгол хүний сэтгэлгээ байгаа гэдэг. Энэ байр суурийг илэрхийлэх хүсэж байгаа. За жишээ дурдах юм бол одоо магадгүй Монголын хөдөөл хээр тал нутгийн тухай мянгууд уншиж болно. Мал гэж юм байд юм бэ гэж олон зүйлээс харж болно, үзэж болно. Тэр бол зөвхөн одоо тухайн зүйл юу вэ гэдэгт хариулдаг байгаа. А яг монгол хүн тэр Монгол сэтгэлгээн дээр очиод адуутай харьцаад, малтай харьцаад, түүхтэй харьцаад, юмны цаад мөн чанарыг ойлгоод ихсэн цагтаар бидний сэтгэлгээ гарч ирдэг. Энэ ч утгаараа ерөөсөө монгол хүний тэр сэтгэлгээ буюу юуг яаж харж байгаа вэ гэдэг тэр үн цэнийг бий болгоод байгаа зүйл чинь бидний түүх, соёл энэ зүйл. А энийг илэрхийлээд нэг цаг хугацаанаас нөгөө цаг хугацаанаас А гэдэг хүнээс Б гэдэг хүнд хүргэж байгаа зүйл бол хэл. Энтэй бид нар маргахгүй. А харин анхдагч буюу суур, үндэс, углуурга яг юу байхгүй бол энэ зүйл байхгүй болох юм бэ гэх юм бол илүү түүхэнд гэж хэлдэг. Энэ ч утгаараа одоо том зохиолууд дээр ерөөсөө аливаа улсын түүхийг устгаал гэж хэлдэг. Түүхийг нь устгасны дараа тэр ус сэтгэлгээгүй болно. Сэтгэлгээгүй болсны дараа тэр зүйл илэрхийлэмжгүй болно гэдэг. Ийм агуулга байгаа учраас манай багийн зүгээс энэхүү ихтгэлээр юу хэлхийг зорьсон бэ гэвэл сэтгэлгээний үндэс бол өөрөө бидний өвлж, уламжилж, тээж яваа түүх юм шүү гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. 2 дугаар агийн ахлагчийн дүгнэлтийг сонслоо. За нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаараар бид Монгол сэтгэлгээний үндэс нь Монгол хэл мөн эсвэл одоо юу вэ гэдэг одоо сэдвээр хоёр багийнхан маань мэтгэлцлээ. За ингээд нэвтрүүлгийн энэ 7 хоногийн оролцогчдоо та бүхэнд дахин танилцуулъя. За 1-р эндэрт 1-р агийн ахлагч өв соёлын судлаач, зохиолч, дуучин Хомбогрын Батминд оролцлоо. Танд баярлалаа. 2-р эндэр шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Инх Бадрах ирж оролцлоо. Танд талархлаа. За 3-р эндэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч, хуульч, судлаач Аравдан доржийн хатан сайхан оролцлоо. Баярлалаа. 4-р эндэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Наранбаатарын Ууган баяр ирж оролцлоо. За талархлаа. Та бүхний цаашдын ажилд, амьдралд амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгчдээ нэвтрүүлгийн дараагийн 7 хоногийн дугаараараа бид шинэ сэдвүүрэнд шинэ оролцогчдтойгоор мэтгэлцэх болно. Баяртай.